Сайн цанаа. Бид юундаа энэ нэвтрүүлгээр кинон дэр жигнэсээр шатаж уугаар тоглодог орлон тоглогчдын хамгийн аюултай үзүүлбэрийн тухай хүрэг яриг бэлтгэлээ. Та бүхэн тун сонирхолтой баримтуудыг сонсон бидэнтэй хамт уурай. Байх боломжгүй бүхий л зүйлсийг компьютер графикаар дүрслэх боломжтойг бид мэдэх билээ. Гэтэл нөгөө талаар компьютер графикаар биш харин боддоор дүрслэхийг илүүд үздэг маш аюултай зураг авалтын багууд бас байдаг. Тэрхүү үзэгдэл бол яах аргагүй шатаж буй хүмүүсийн төрх юм. Ингээд юу н яагаад тийм аюултай үзэгдлийг графикийн аргаар дүрслэхгүй заавал ингэж боддоор хийдэг байна хэмээх асуулт өөрийн эрэхгүй толгойд буух нь тэрэ. Юутаж бүгдээрээ энэхүү асуултын хариуг хамтдаа мэдж авцгаая. Хэдий компьютер графикаар эрт үед услаж үгүй болсон динозавр мөн хүн болгоны очиж харах боломжгүй сансар огторгүй гэх мэт янз бүрийн дүрслэлүүдийг яг л 100% үнэмшилтэйгээр дүрсэж байгаа харагддаг. Гэхдээ үүнд ч гэсэн хязгаар бий. Графикаар дүрслэхэд бэрхшээлтэй зүйлсүүд нь ус болон гал юм. Ерөнхийдөө киноны компьютер графикчид хөдөлгөөнтэй зүйлсийг дүрслэхдээ хоёр төрлийн аргаар ажилладаг. Эхний арга барил нь тэд альва зүйлсийг өөрсдийн хүснээр хөдөлгөөнийг дүрсэлдэг. Жишээлбэл тэдгээр нисдэг машинуудыг тэд өөрсдийн хүснээр хөдлөсөн нь энэ. Харин хоёр дахь арга барилын хувьд тэд байнгын хөдөлж байдаг ус, гал гэх мэт динамик зүйлсийг компьютероор тооцоолон уншуулах аргаар бүтээдэг. Мэдээж усыг компьютероор дүрслэх боломжтой. Усыг гайхалтай дүрсэлсэн бүтээлүүд ч мөн зөндөө бий. Тэд усыг дүрслэхийн тулд усны хөдөлгөөн, чиглэл, өнгө гэрлийн хугарал гээд бүхий л зүйлсийг нарийн тооцоолдог. Гэвч ингэж дүрслэхийн тулд уран бүтээлчдэд маш их судалгаа материал хэрэгтэй. Та бидний харж буй Frozen 2 дээр гардаг хүрхрээг бүтээхийн тулд бүр байж боломгүй шахам компьютерийн хүчин чадал, уран бүтээлчийн ур чадвар, программын мэдлэг шаардлагаджээ. Гэхдээ энэхүү усыг харахад хиймэл харагдана. Мөн усны хөдөлгөөн нь нэг хэвийн давалгаатай харагдана. За эргээд гол яриандаа орвол галны хувьд ч гэсэн адилхан. Бараг илүү их асуудалтай гэхэд ч болно. Учир нь гал нь өөрөө гэрэлтдэг объект учраас эргэн тойрноо өөр харагдуулаад зогсохгүй. Хөдөлгөөн нь яаж өөрчлөгдөх эсхийг нь хүртэл тооцоолох боломжгүй зүйл юм. Мөн хөдөлгөөн болон өнгө нь усыг бодвол тасралтгүй өөрчлөгддөг зүйл бол гал юм. Хэдий ямар нэгэн програмаар ямар ч хамаагүй гал шиг харагдах зүйлийг дүрслэх боломжтой боловч жинхэнэ юм шиг харагдаж чаддгүй билээ. Та бидний харж буй кино бол Maze Runner киноны сүүлийн хэсэг бөгөөд энэ хэсэгт гарч буй ихэнх галыг графикийн аргаар бүтээжээ. Гэхдээ тэд галыг дүрслэхийн тулд боддоор хэсэгхэн газар гал асаасан байна. Тэгэхгүй бол яг тус газарт асах гал ямар өнгөтэй харагдах, мөн гал хэрхэн хөдлөх гэх мэт зүйлсийг мэдэх боломжгүй байв. Тиймээс боддоор гал асааж дараа нь тус галын өнгө болон хөдөлгөөнийг дуурайлгах зарчмаар бусад галыг дүрсэлжээ. Мэдээж ингэж л тэрхүү галыг дуурайхгүй л бол графичд дур мэдэн галыг дүрсэлвэл тийм л харагдах байв. Ерөнхийдөө тус кино бүтээхэд хамгийн төвөгтэй дүрслэл нь энэхүү галтай үзэгдэл байсан гэдэг. Ингэснээр кино бүтээх зардал ч мөн маш их гарчээ. За ер нь иймэрхүү шалтгаануудын улмаас уран бүтээлчид дийлэх кинонууд дээр устай үзэгдлийг бодит усаар дүрсэлж, галд шатаж буй үзэгдлийг ч мөн бодит галаар дүрслэхийг хичээдэг байна. Гэвч бодит галаар наадна гэдэг амьд маш аюултай бөгөөд багахан л алдаа гаргасан тохиолдолд түлэгдэх аюултай. Та бидний харж байгаачлан зөвхөн ганц л галд шатаж буй орлон тоглогчдэр гэхэд 2-3 гал унтраагч нар ажилдаг ажээ. Тиймээс орлон тоглогчид маш олон давхар хамгаалтыг давхарлан биеэ галаас хамгаалan бүрхдэг байна. Хамгийн дотор талд гэхэд дор хаяж 3 давхар хамгаалтыг өмснө. Тэдгээрийг харахад ердөө л нэг даавуу мэт харагдах боловч галд огт шатдаггүй тусгай материал хайжээ. Мөн өмсгөл тус бүр дээр биеийг халуунаас хамгаалах тусгай гээлэн түрхлэхийг түрхнэ. Тус түрхлэх нь дотроо олон янзын төрөл байдаг боловч ерөнхийд нь зээлжээл хэмээн нэрлэдэг. Хэдий зөвхөн биед л дүрхдэг зориулттай боловч ам хамар руу хүртэл орох болцсошгүй учраас эцэн ч биед хохирол учруулахгүй. Дараагаар нь 3 давхар өмсгөл бүр дээр түрхсэн гээлийг хатаахгүй тулд тусгай гялгар өмсгөлийг өмсдөг байна. Дараа нь дахин давхарлаж тусгай зузаан өмсгөлийг өмсний дараагаар үндсэн хувцас өмсдөг ажээ. Ингээд бодохоор нийтдээ 6 давхар хувцастай байна гэсэн үг юм. Мөн толгойдоо яг л арьстай адилхан өнгөтэй маскыг хүртэл өмсдөг ажээ.
Гэвч энэхүү маск нь нүрийг галаас хамгаалах учиртай учраас маскыг өмссөн тохиолдолд юм харахад хүртэл хэцүү байхын сэцүү, амьсгалахад ч гэсэн хэцүү байдаг. Түүнчлэн бие түргсэн түрхлэг цаг өнгөрөх тусам урс нь доошлох учраас өмсгөлүүдийг бүрэн гүйцэд өмссөн байрууд 30 минутын дотор зураг авалтыг эхлүүлэх шаардлагатай. Та бидний харж буй хэсэгт орлон тоглогчид хэрхэн тоглох бэлтгэлээ хийхийн хамтаар орлон тоглогч тус бүр дээр очиж галыг нь унтрааж өгөх, гал унтраагч нарч гэсэн бэлтгэлээ хийж байна. Учир нь тус зураг авалт ердөө ганцхан удаагийн оролдлогоор хийгдэж дуусах шаардлагатай байдаг. Өмнө хэлсэнчлэн нэг орлон тоглогч дээр дор хаяж 2 гал унтраагч оноогддог. Зураг авалтын хугацаанд хамгийн чухал зүйл нь зураг авалтын үргэлжлэх хугацаа юм. Хэдий орлон тоглогч нар аюулгүй байдлаа найдвартай хамгаалсан ч гэлээ хамгийн уртдаа 15 секундээс илүү тисэж чаддгүй ажээ. Тиймээс зураг авалтын хугацааг цаанаас нь чанга дуугаар хоолж байна. Үнэн дээр тэдний өмссөн өмсгөл нь 15 секундыг хангалттай тисэх боловч хамгийн хэцүү зүйл нь амьсгалах боломж огт байдаггүй юм. Хэрв галыг хав халуун агаар болон шатаж буй хувцсны утаа хамар уушиг руу орвол биед маш их хор аюултай. Тиймээс орлон тоглогчид галыг унтраах хүртэл амьсгаагаа түгдсэн байх болно. Шатаж байх явцад биеийн халууныг тодорхой хэмжээнд мэдрэхийн хамтаар тэд замраагүй хөдөлж байх үедээ санамсаргүй тохиолдлоор амьсгаа авах үе маш их байдаг. Эцдээ тэд дор хаяж 30 секунд амьсгаагаа түгжих бөгөөд эхний 15 секунд нь үндсэн зураг авалт, харин үлдсэн 15 секунд нь галд бүрэн унтрах хугацаа юм. Энэ бүх шалтгааны улмаас кинон дээрх галд шатаж буй хүмүүсийн үзэгдэл шоутууд тийм ч удаан байдаггүй. Хэрв шатаж буй хүнийг удаанаар мөн аминд аюулгүйгээр дүрслэхийг хүсвэл компьютер графикаар дүрслэхээс өөр аргагүй юм. Тухайлбал та бидний харж буй кинон дээр биеийн бүхэлдээ шатаж буй киноны гол дүр гардаг. Галыг бодтойгоор дүрслэхийн тулд эхлээд жинхнээсээ шатаж буй орлон тоглогчоор урьдчилан тоглоулан дүрс бичлэг хийж дараагаар нь үүнийгээ дуурайлхан графикийн аргаар галыг дүрсэлжээ. Эцсийн шотыг анзаарвал гол дүрээс гарч буй гал нь эргэн тойрныхоо орчин хүртэл гэрэлтүүлдэг. Гал дүрлцэх үзэгдэл нь эргэн тойрны орчингоо янз бүрээр гэрэлтүүлнэ. Ингэхдээ орчин нь жигд гэрэлтэх биш, харин хэлбэлцэж гэрэлтэнэ. Үүнийг дүрслэхийн тулд уран бүтээлчид жүжигчний биеийн дээр анивчин асдаг лед гэрлүүдийг биеэр нь зүүжээ. Энэхүү анивчих лед гэрэл нь эргэн тойрныхоо орчноо нэг жигд бусаар гэрэлтүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Эцдээ галыг 100% компьютер графикийн аргаар дүрслэхээс илүүтэй бодитоор дүрслэх нь илүү үнэмшилтэй харагддаг. Гэвч бүхэл галыг бодитоор дүрслэн гэдэг нь мөн ихээхэн учир дутагдaltaй учраас дээрх хоёр аргыг хослуулан бүтээсэн дүрслэлийг кино бүтээхэд хамгийн ихээр ашигладаг байна. Тиймээс орлон тоглогчид шатаж буй бодит зураг авалтын арга нь цаашид ч олон жил үргэлжлэх хандлагатай байгаа ажээ. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.